өөр юу нь тодорхой өгөгдсөн. Хаанаас хаашаа туссан? 45 градус. Шилний гадлага дээр гэж байна. Тэгэхээр хоёулаа энийг альфа биш юу агаараас ус руу гэж бодчихъя. Биш шил рүү. Агаараас шил рүү гэж бодсон. Энэ ч бас цацх юм уу. За тэгэхээр N1 нь агаар. Тэгэхээр агаарыг хэдтэй тэнцүү вэ? Нэгтэй тэнцүү тийм ээ. N2 чинь шил байдаг. За шил чинь ер нь яг дундаж нь 1.5 байдаг. N2 нь шил. За гэрэл анхныхаа чиглэлээс ямар өнцгөр хазаах вэ гэж байна. Одоо энд л өстө жинхэнэ юу явагдсан. Хугарал явагдсан. За өнцгийн зөрүү болох. Нэ гурвалжин чи хаашаа орч. Дельта юу? Окей. За дельта За дельтагаар бодчихгүй яшиг. Тэгэхээр энэ сэрэг орчноос нэгт орчин руу орсон чинь нөгөө хугарах өнцг нь бага хүн штэ тийм ээ. Тэгэхээр өнцөг альфагаас өнцөг бетаг хасныг болъё. Тэрийг хоёлоо гамма гэд нэрлэжээ. Тэмдэглэжээ ер нь. Тэгвэл өнцөг гамма. Энийг олон битээр. Энэ хэдтэй тэнцүү юм бэ гэдгийг олох. Гамма. За тэгвэл өнцөг гамма хэдтэй тэнцүү гэдэг байна. Энэ тэнцүү хэд юм бэ гэж. За битэрийн хувьд одоо туршилт хийх юм маань ам хялбар байгаа. Тэгэхээр нэгдүгээр орчин агаар, хоёрдугаар орчин энэ шилний мужид явуулсан маань хоёул 1.5-аар авцсан шүү дээ. 52. Энэ ч би 50-аар тааруулж чадахгүй юм байна. Бичдэг биш аа. 50 дараа бичдэг шүү дээ. Тийш дээ. Энэ чи 1.5-аас угаасан. Илүү. Сумаараа. Сумаараа яваад байна. Энд орж өгөхгүй юм байна. За ядгийн тэргээр явчих. За өнцгөө тодорхой гаргачих хоёлоо. Өнцгөө хэдээр авчих вэ? 45 байгаа шүү дээ. 45-аар авчих уу? Тэгээд 45. За 45 чинь тэгээд одоо тэр тарагдах юм уу? Энэ юм уу? Тийм л ах та. Тийм бэ. Тийм байна. Тийм энэ 50. За тэгэхээр эн чинь 45 градусаар тусаад 45 градусаар буцаад агаартай хах. Хэдэн хувь нь ойж өгдөг битээр харж байна шүү дээ. Эн чинь хурд байсан. Энэ хугацаа. Энэ чинь хэдэн хувь? Эндээс эн чинь 100% яваа тий. Хэдэн өн буцаж явдгийг. 976% нь айж байна. Гэтэ эн чинь нөгөө өнцгөөс хамаарна штэ. Энэ өнцгийг өөрчилчих юм бол тэр ингээд налуу болох тусмаа нөгөө буцаж авах хэмжээ ихсээд аваад ихсэх тусмаа эн чинь нэвтрэх чадвар нь яаж юм гэсэн үг. Сайжирч юм гэсэн. Хоёлоос 60-аар авчих. 60 градус. 45 дээр сая юу н өнцг нь тодорхой байсан уу? Ер нь бас л наашаа цаашаа юм байна те 50 дээр 30 руу орчиж байгаа юм байна шүү дээ. 50 мөн үү тийм 50-аар авчихъя. Туршилтаар бол битээр энэ хэдэн градус юм байна тэгээд ийшээ тэдвэс юм чинь хэдэн градусаар өөрчлөгдөж гэсэн юм олж болохгүй дээ шүү дээ. Тэгэхээр Арсаар өгөн тийм. Чи за одоо яг чиний саяны одоо энэ хуваана гэдэг чинь бол хоёр орчны нөгөө харьцангуй хугарлын илтгэгч гэснээр тэрийг олчиж байгаа юм.
харьцангуй хугарлын илтгэгч. 2-р орчны 1-р орчинтой харьцангуй хугарлын илтгэгч чинь энэ тэнцүү юу болох юм? Тэнцүү N2 гэд хоёлоо өмнө нь бичиж байсан. За чи бол чиний хийснээр багшны яваалаа. Энэ тэнцүү 2-р орчныг 1-р орчинд харьцуулсан харьцангуй хугарлын илтгэгч. За энийг олчихъя. За тэгэхээр энэ хэд гарах юм? Энэ бол таны ясны ярээр. Энийг хэд харьцуулаад байна? Энд харьцуулаад энэ нь тэнцүү хэд? За энийг гаргачихлаа хоёлаа. Тэгээд саяныхээ тусад нь хийсэн ч болно, энэ дээр хийсэн ч болно. Тусад нь хийснээ давуу тал нь энэ N2 N1 болохоор тухайн орчны агаартай харьцуулсан абсолют хугарлын илтгэгчүүд эдгээр ч юм болох дээр. Энэ болох дээр харьцангуй хугарлын илтгэгч. За тэгэхээр одоо өгөгдснөөрөө бичих юм бол энд синус хэдэн градус тусгалын өнцөг нь 45 градус тий. Энэ хоёрын хооронд хэд болсон? Ийм болчихлоо. Тэгэхээр битэрт одоо ямар боломж вэ? Битэр юу болох боломж вэ? За эхлээд шууд томьёо гаргасангүй хэрэглэн дээрээсээ юм болохоор боллоо. Тэгэхээр хугарсан өнцгийн синусыг болж байна. Яг хугарсан өнцгөө биш. За ийм нэг үйлдэл гарч ирлээ. Одоо дараа нь яах вэ? Энэ үйлдэл тэгээд 12 хүүхдүүд бол шууд бодчихно. Чи чинь 9-р анги учраас одоо юу болох вэ? Хоёулаа одоо юу болох вэ? Синус 45 градусын утга хэд байдаг вэ? Синус 45 хэд вэ? Мэдгүй шүү дээ, мартцсан яашлыг болно. Сүртэй асуудал биш, анги чинь бага учраас. Гэхдээ нөгөө танаа над Америкч одоо яг энэ орцсон ууг нь ороогүй юу? Динаметр уу? Америк оронд тэрмометр чи орсон ороогүй юу? Одоо дараа 7 хоногоос орох хаа нөө. Би одоо Америкийн 10 дахь анги гэхгүй юу? Тий. Тэгэхээр баг тийм ээ. Чи Америкт хараа юу юм чинь. За тэгэхээр энэ дэр энийг цэжлэл маш амархан. Энэ X тэмдэг тийм ээ. Жохон бас царайлаг болгочих. Энэ Y тэмдэг. Энэ дэр ерөөсөө чи ийм л юм ингээд 1 см араад тустай шүү. Чиний дэвтэр дээрээ зурж авбал 10 см араад тустай зураараа. Шалтгаан юу вэ гэхээр нөгөө энэ бутархай тоонуудыг харахын тулд. За тэгээд одоо за 45 градус хийчихье. За энэ 45 градус ингэж хийчихлээр одоо эн чинь тэн дээр B штрихцэг гарч ирлээ шүү дээ. Тийм ээ? B штрихцэг хаана авчихсан? Энэ 0.71 0.71. Тэгэхээр энэ 45 градустай энэ юу авцisen. За би жоохон дали зурчлаа шүү. Авцисийн нутаг хэд вэ? Энэ тасархай найл юм бэ? Авцисийн нутаг 45 градус. Энэ чинь тасарч ингэж орж байна. 45-д орднот нь бас 0.70. Тэгэхээр 45 градустай синус баг x ба y-ийн тэнцүү байгаад байна шүү дээ. Тийм учраас 45 градус синус баг косинус хоёрын утга тэнцүү юм гэдэг ингээд тогтоочихно. За одоо 30 градус бидэнд их чухал. Ерөөсөө чухал энэ хэдэг гарсан 30 градусыг харчвал бит хоёроо давхар
60 градусыг харж байгаа гэсэн үг. За 30 градусын би нэг штрих. За энэ 0.87 x нь y нь 0.5 байна шүү дээ. Тэгэхээр энэ юу гэсэн үг юм гэхээр энэ тригонометр дээр энэ x-ийн утга нь юуг илэрхийлнэ? Косинусыг илэрхийлнэ. Y-ийн утга нь синусыг илэрхийлж байдаг. Ингээд энэ өнцгүүдийн утга чинь энэ координатын хавтгай дээр чинь энэгээр ингээд байна. Тийм учраас чи энэ дэвтэртээ 10 градусын юу харчих нь. Үгүй 10 сантиметр радиустай тойрог зурчид эдрийг ингээ харчих юм бол одоо энд 30 байгаа чи энд 60 байгаа шүү дээ. Тэгэхээр эсэргээрээ дахиад хоёулаа энэ дээр 60 градусыг зурчих. Ингээд энийг харчих чамд өрөөсөө нөө өнцгүүд маань хэд илээ гэд ингээд мартчих гэх юм байхгүй. Тэгчэл одоо 120 градус мараацвал 90 дээр 30 градусыг нэмчихнэ шүү дээ. За ингээд ирэхлээр энд чинь одоо хоёлоо энд бол V2 штрих чинь хоёлоо 60 градусыг авч байгаа. За энэ хараар авчи. V2 штрих аав нь энэ V1 штрих, V2 штрих, V1 штрих нь хаацсан. Энэ хоёр урвуу гарч ирж байгаа үз. Энэ 0.5, энэ 0.87. Тэгэхээр синус 30 градус дээр за би юу зарцсан ш. Энэ хоёрын ингээд энэ 60 градус 30 градусаар уруу гарч ирж байгаа. Тэгээд Y-ийнх нь утга чи синусийн утга гэж ойлго. X-ийн утгыг чи косинусийн утга гэж ойлго. За тэгвэл одоо битээр синус 45 хэрэгтэй болсон шүү дээ. Тэгэхээр синус 45 дээр эн чинь 0.71-ээр бодох гэдэг юм хоёлаа. Тэгэх юм бол 0.71 чинь за тэгээ дараа нөгөө дугаарлсан юм бидгээ шиг тэрийг хоёлаа чи үзэхээр дараа нь. За ийм болцсон. Тэгээ эн чин дахиад тэнцүү юу гэж бичиж болох гэдэг юм битээр. Энэ язгуур дээр хоёрыг хуваах нь тэгэхээр яг нөө стандарт нь язгуур хаана. Бисээ буруу явуулчихлаа тий. Буруу явуулсан багш нь 2. За эндээс энэ гарах нь шүү дээ. Язгуур дээр 2-оос. Тэгээ энийг хэдэд хуваачих нь. 2 хуваачихлаа нөө 0.71 гэдэг чинь эн чинь 5-аас их тоо учраас. Тэгэхээр язгуур дээр 2-ыг хуваах нь 2 байдаг байх нь байна. Тэр маань энгийн бутархаар үржүүлэхээр ийм байх нь. Энд чи одоо ингэж хэдэ 1.5. За танах Америкт тригонометри үзэг учраас ийм болсон. За одоо хоёулаа тэгээд 0.71-ийг буцаага дахиад хэдэд хуваах 1.5 харьцангуй хугарлын илтгэжтэй хуваачхлаар энэ тэнцүү хэд байсан сая 0.41-тэй байсан уу? Хотлоо 47-тай байсан байна. За 0.47 болчихсон. За тэгэхээр энэ мод яг синус беттэй өнцгөө олоогүй хоёлаа хугарлын өнцг. Тэгэхээр одоо энийг битээр нөгөө зүгээр математик дээр үл чи урвуу функц гэд үзсэн шүү дээ. Үзсэн үү танах? Үзсэн л та. Тий. Урвуу функц гэдэг чинь жишээ нь хоёлаа энэ аан дээр энэ Y тэнцүү юу гэж байдгийг одоо 3x гэсэн функц байг л дээ. Тэгээд энэ уруу функц болох юм бол x тэнцүү 3 y болно. За тэгээд энэ хоёр дахоос y-гээ олчих юм бол юу болох вэ? Y тэнцүү хэдийг хуваах юм? Y тэнцүү x-ийг хуваах нь хэд болох юм? 3 болно. За энийг хоёлоо
график байгуулад үзье. Ороо пункт. Бүтсэн байна уу юм үзэг байна уу? Үтсэн юм шиг байна. Бүтсэн багт. За тэгвэл хоёулаа y тэнцүү 3x гэсэн шүү дээ ихнийх нь. Тийм ээ? Пункт өнгөсөөлөл баг. Тэгээ y тэнцүү 3x гэхээр ийм болчихчихна. За юу. Саяных нь 3-оор болох тэр y тэнцүү юу болсон? X-ийг хуваах нь 3. Энд тийм боторхой байна уу? Баггүй юм байна тий. X-ийг хуваах нь 3 болсон. Тэгэхээр энэ хоёрын юу ийм гэж гарч иж байна. За энийг яг юу гэж ойлгох юм гэхээр энд цэгээ авчихлаарэ энд дээ штэ x нь 1 дээр энэ 3-ыг утгах байсан бол эсрэг нь x нь 3 дээр y-ийг хэд болж байна? 1 болж. Энэ функцүүдийг 3 функц гэдэг. Тэгвэл одоо бит 2 3 функц гэснээр энэ синус беттэй 0.47 гэсэн тоон утгаар аридянаар илэрхийлэгдэж байна. Тэгвэл беттэй нь одоо хэдэн градус юм бэ гэдгийг олохлоор энэ ямар функц болоод ирэх нь вэ? Синус функцийн 3 функцийг бодох чинь гэж ойлгох юм хэлээ. За энийг одоо хоёул тооны машин дээр хийчих штэ. 0.47 тий. За тэрийг нөгөө эхлээд эн чин за энэ дэгрээ гэж юм тийм ээ. Тэгтээ тэгээ одоо энэ дээр чи хэрвээ эргэлцэхэр байвал чинь синус 30 градусын синус гэвэл энэ 0.5 гардаг штэ энэ. Тэгэхээр яг энэ тохиолдолд энэ дэгрээ гэдэг өнцгөө зөв мэдчихлээ. Гэтэл бид тэр одоо 0.5 чинь синус 30 юм гэдгийг гаргах гээд байгаа штэ. За тэгээ энэ дээр уруу функц нь гарч ирэхгүй. Энэний сөрөг нэг зэрэг гэд тооны бас чамшиг мартчихж. Тэгээ энэ дээр дараад энэ дээр дараад тригонометр руу гаргалаар энэ синус сөрөг нэг байгааз энийг нойлно. Энэ дээр дараад тэгээ одоо эн чинь арк синус гэсэн юм гарч ирэхтэй. Би тэр одоо 0.47 буруу утсан шүү. Утсны бол энийг дарчаад орж ирээд байх юм. Эн чинь 0.47 тэгвэл ингэх юм байгаа биз. Ингээд тэгэхээр одоо 28 градус гарч байгаа биз. Тэгэхээр энэ синус функцийн уруу функц. За тэгэхээр одоо бит хоёр энд тоо утгаа тавих гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ маань хэд гарсан? 2800-ны 3 градус гарч байна. Энэ маань 2800-ны 3 градус. За тэгээд ирэхлээр энэ маань бит хоёрын нөгөө туршилт энэ чинь 31-тэй гарчин. Тэгвэл бит хоёрын энэ хугарлын илтгэгч бит хоёр 1.5-аар авсан чинь бит хоёрын туршилт яасан бэлээ? 1.5-аас ихээр гарцсан юм байна. 10.5. За 1.5. Энд 31 орчим градус гараад байдаг. Тийм ээ? 31 орчим градус байгаад байдаг. Битэрих 28 градустай гарчим. За ер нь бол энэ туршилтын зураг тооцоо ер нь 3 градусын зөрүүтэй гарч ирж байна тий. 0.47-гийн ард юу байлаа? Орон байлуу. Бит хоёр тэрийг нь тоогоогүй тий. Хэдий тооцчихвол 0.71. Энэ тэрний л яг зөрүү гарч байна да. Язгуурдаар энийг хоёлоо 1.5 туваасан. Гоёо.
Түрүүн 0.94 тийм биш дээ. Яагаад тэгээ хардсан юм? Ийсээ зөв хийсэн үү? Энийг хуваах 1.5. Би сая дахиад 2 хуваагаагүй шүү дээ. Тийм хуваах нь 2. 71 дөрөвтэй байгаа юм байна. Эн чинь бас их үүрэг гүйцэтгэж штэ тий. Энэ их үүрэг гүйцэтгэн. Тэр 3 градусын зөрүү гэдэг чинь айгүй их юу гараад байгаа байхгүй юу? Айгүй их зөрүү гараад байгаа байхгүй юу? Тэр 0.4 74-тэй дахиад ч 1 байсан баг ер нь 30 градус яагаад ч хүрэхгүй л байгаа юм да тий 30 градус яагаад ч хүрэхгүй юм за ер нь энэний ард 1 байсан баг энийг айлгчлаа дээ энэний ард 1 байсан баг ингээ үзье тэгээд энийга синусийн 3 пункт явж 28 3-тал гараад байна. Яалтчгүй л ийм л юм бэ. За туршилт энэ хоёрд тэргээр зөрсөн. За зөржиг яах вэ? Хоёлоо нь тооцоол дээр явчих. За ингээд энэ бол хоёлоо юуг нь олчихв. Энэ бол хоёлоо хугарсан өнцөг олчлоо шүү дээ. Хугарсан өнцөг олцсон. Одоо хоёлоо зөрүү олно. Өнцөг гаммаг олно. За өнцөг гаммаг болохоор юу болох вэ? Хэдээс хэдэх асгаа илүү. Энэ хооронд багтаач шиг. Хоёлоо энийг олно одоо. Хэдэн градусаар хажуу тийш шилжсэн бэ гэдгийг. Анхны чиглэлээс ямар өнцгөр хазаах вэ гэсэн. Тийм учраас өнцгий юм. Энэ тэнцүү хэдээс асах вэ? Анх энэ чи хэрвээ энэ гэрлийн замд шил тааралдаг бол энэ чи өөрөө цаашаа 45 градус өнцгөр явах ёстой тий. За гэтэл энэ чинь ийм өнцгөр Y тэнцэлтэй ийм өнцөг үүсгэсэн. Тэгэхээр энэ хэдэн градус гарах юм? 45-аас энийг хасахад хэд гарах юм? 1669 градус. За тийм гарах юм. 1669. Эдгээр ч бас их 1 градусын өнцөг чинь алсараа асар их урт ном зурдаг.